Тэр нь бол Монголын ард түмэнд хандаж хэлэхэд төрийн өндөр албан тушаалтангуудад шүүхийн шийдвэрүүд огт хамаагүй байдгийн байна. Монгол улсын хууль тогтоомж бүр хамаагүй байдгийн байна. Гэмт хэрэг хийсэн хүн бол чөлөөтэй ганц удаагийн урьдчилсан хорих газраас чөлөөлөд явуулчихдгийн байна. За одоо дархан хэлээр бол ямар ч одоо гэмт хэрэг хийсэн хүн чөлөөтэй оргоод явж болдог юм байна. Хуульдан гэдэг юм чинь үнэхээр бодиттойгоор байдсан байна. Төрийн өндөр албан тушаалтангууд дураараа авиралдаг юм байна. Хууль шүүхийн шийдвэр огт нөлөөлдөггүй юм байна. Энэ чинь сони хэвлэлээр л гардаг зүйл биш, бодит амьдралд болж байна. За энийг бид одоо 4 жил харлаа. Үзлээ. Ийм улс оронд бид амьдарч байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд шудраг ос хэмээх манай нийгмийн хамгийн чухал үнд зүйл үнэгүй болж өрсөн. Шудраг ос хэмээх энэ үнд зүйлийг үнэгүүдүүлэх чиглэлд олон олигархууд ч гэдэг юм уу. Хариуцлагагүй улс төрчид олон алхам хийсэн. За одоо энэ гадаадын иргэн айрман гэдэг хүн Монгол улсын үе олон хууль тогтоомжийг зөрчсөнийг олон шатны шүүх гаргасан. Монгол улсын компани тухай хууль, Монгол улсын банкны тухай хуулийн олон зүйл заалтууд, Монгол улсын тээвэр хөгжлийн банкны дүрмийн олон заалтууд, тээвэр хөгжлийн банкнд хөрөнгө оруулсан гэрээний олон заалтуудыг бүгдийг ноцтой зөрчиж, тээвэр хөгжлийн банкыг хохироосон ийм үйлдэлийг шүүх тогтоосон. Нэг шүүх тогтоогоогүй. Нэлээд олон шүүх тогтоосон. Арбитрийн шүүх тогтоосон. Иргэний шүүх тогтоосон. Захиргааны хэргийн дээд шатны, хяналтын шатны шүүх тогтоосон. За ингээд аргагүй одоо хууль зөрчсөн хүмүүст хариуцлага ногдуулах, олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүсийн хохирлыг төлөвлөх, гэм буруутай хүмүүст одоо ял шийтгэлийн оногдуулах болохтой зэрэг чөлөөлөд явуулчих. Оргуулад явуулчих. Уулын төр чинь эзэнтэй, хариуцсан албан тушаалтангуудтай. Тэр албан тушаалтангуудад ямар ч арга хэмжээ авахуулахгүй байна. Ягаад гэвэл энийг төрийн өндөр албан тушаалтангууд өөрсдөө зохион байгуулж байгаа учраас. За энэнд юу нөлөөлж байна вэ гэж одоо асуух бах та бүхэн. Энэнд авилгал нөлөөлж байна. Шүүхийг шинжих ёстой юм байна. Авилга хэл авахтай холбоотой санхүүжилтээс болдог шийдэх ёстой юм байна. Ягаад ихтэй зэрэг бусдад хувьцаагаа огт худалдаж болохгүй. Тээвэр хөгжлийн банкнд учруулсан хохирлоо 1-р барагдвал 2-р тээвэр хөгжлийн банкнд энэ хувьцаагаа тэргүй ээлжинд худалдах ёстой. Өөрөөр энэ хүн 3 дахь этгээдэд худалдах хэрэггүй гэж шүүх тогтоогоод өгсөн гэрээ тэгээ байж байгаа. За ингээд хаашаач хөдөлгөөнгүй нотлох баримтаагаар шүүхэн шийдвэр гарчихтай зэрэг төрийн өндөр албан тушаалтангуудад бэлгэлийн гэрээ хийгээд ингээд 4 тэрбум төгрөг бэлгэлчихэж байгаа. За энэ бэлэг өнөөдөр төрийн өндөр албан тушаалтангуудыг хууль зөрчсөн үйлдэл хийхэд энэ бэлгэлийн гэрээ нөлөөлж байна. Улс оронд баялаг байж болно, мөнгө байж болно. Тэгсэн мөртөө шударгаас байхгүй. Авилгал байгаад байвал энэ улс орон хөгжихгүй. Ийм учраас ил харагдаж байгаа нь одоо энэ Монгол улсын ерөнхий сайд Норвегийн алтан хуйгийн зөвлөх, өөрийгөө одоо ардчилсан намын даргын зөвлөх гэж ингэж одоо фэйсбુક дээр олон түмэнд зарлаад яваад байгаа. Манай одоо эрчим хүчний зохицуулах агентлагийн дарга
энэ оюуны ундраа компанийн эзэн үүсгэн байгуулагч Отгонбаяр, нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгч, Монгол Ардын намын налайхын хорооны дарга Амар сайхан гэж энэ хоёр хүн ийм нэлийг авчихсан байх юм. За энэ авж байгаа энэ хоёр боловч мэдээж энэ хоёрын цаана байгаа төрийн өндөр албан тушаалтангууд Монгол улсын хуулийг уландаа гიშгэж байна. Хуулийг хамгийн дөрөв хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ард түмэн бие биенээсээ авилгадна гэж ойлголт байдаггүй шүү дээ. Авилга хаа байдаггүйгээр төрд байдаг. Гур ноцтой одоо Монгол улсын дархан хэлийг зөрчсөн. Монгол улсын эдийн засагт гол одоо хувь нэмрээ оруулдаг банкны салбарт их хэмжээний хохирол учруулсан. Иргэд хадгаламж эзэмшдгийн мөнгийг гадаадд гаргасан, гадагшлуулсан. Шалгах ёстой үе олон асуудлыг огш шалгуулахгүй байх асуудлыг төрийн өндөр албан тушаалтангууд хийж чадаж байна. Хийлгүүлж байна. За тэгээд огт хамааралгүй асуудлаар доод шатны шүүх, доод шатны прокуроруудыг далдаас өндөр албан тушаалтангууд шахаж хөөрхий одоо тэр доод албан тушаалтангууд тэдэнд бол өөрөөр байх боломжгүй байна. Хэрвээ өгөнд нь орохгүй бол тойроо замаар ажилгүй болгох, хагах, шавьчих ийм үйлдэл манай энэ нийгэмд байна. Манай хуулийн байгууллагууд зоригтой ажиллах хэрэгтэй. Тэр хүний ажлаас нь найддаг, мөнгнөөс нь найддаг. Энийг болох хэрэгтэй. Өөрийг нь ялгарлагдаггүй, дээрлэхдэггүй, өөртөө бүдүүлэг харьцдаггүй төрийн үйлчлэгийг хүсэж байна. Бусад олон тохиолдол дээр энэ зүйлүүд байна. Сонин хэвлэл хэл мэдээллийн хэрэгслүүдээр байна. Энэ улс оронд хууль зөрчөөд тэгээд төрийн өндөр албан тушаалт байгаад Монгол улсын төрийн хуулиар тоглоод үнэхээр Монголын ард түмнээр тоглоод Монголын төрөөр тоглоод төрийн өндөр албан тушаалтны нэрийг төрийн өндөр албан тушаалтны албан тушаалаар сүр далайлгаад тэгээ өнөөдөр энэ хууль бус зүйлүүдийг хийгээд банкны үйл ажиллагаанд хохирол учруулад байна. Жишээлбэл захиргааны хэргийн шүүх шийдээд өнгөрцсөн, дуусчихсан энэ асуудлаар аль хэзээ Монголын төр жилийн өмнө 4 санд хөрөнгө оруулах асуудлыг жилийн өмнө шийдчихсэн. Тэр үед хөрөнгө оруулагч Айрман гэдэг хүн бол би ирэхгүй. Миний араас бити хөөцөлдөөд би яваад өгсөн. Надад хамаагүй. Би хуралд очихгүй. Би хөрөнгөнд оруулахчгүй. Ингээ яваад өгсөн хүн. Гэтэл өнөөдөр олон түмнийг төөрөгдүүлсэн. Телевизээр гарахтайгаа зэрэг оюуны ундрагийн амар сайхан болохоор бид хоёр худалдаа хийчихсэн. Худалдаа авах гэрээ хийгээд одоо ингээ дууссан. Би эзэн гэж яриад байдаг. Шүүхтэр болохтойгоо зэрэг Айрман нь бишээ наадах чинь худлаа. Би цорын ганц эзэн. Наа нөхөр чинь миний хөлсний ажилтан гэсэн бичиг хийгээд өгч. Гэхдээ хөлсний ажилтан энэ юу хийж байгаа юм гэхээр гоо одоо надад бэлэг өгсөн. Би бэлэг авах ёстой. Надад энэ Айрман өөрийнхөө хувийг бэлгэлчихсэн. Энийг олон түмэнд бол өөрөө тайлбарлаад яваад байдаг хэвлэл мэдээлэл. Тэгээ Монгол банк миний бэлгийг зөвшөөрөхгүй байна гэдэг ингээ яваад байдаг. Тэгээ жилийн өмнө үйл ажиллагаанд жигдрээд тэгээ ингээд дөрмийн сангийн асуудал, орон даяар бүх банкуудын асуудал шийдэгдээд ингээд явцсан хойно Монголын төрөөр тоглоод Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд саад дотор учруулад ингээд явж байна.
За энийг хэн хийж яах гэхээр захиргааны иргэн шүүх. Өнөөдөр Монголд шудраг ус гэж байхгүй. Алдаа гаргангуут нь шийтгэж чаддаг. Алдаа болгон дээр нь шийтгэж чаддаг. Тийм л тогтолцоотой бид нар болмоор байна. Таалагдахгүй албан тушаалталтайгаар маргалтад ялах зөв явж байгаа шудраг байгаа бол хуулийн дагуу байгаа бол ялах магадaltaй тийм эрүүл саруу шугам маргааны систем байна. Захиргааны иргэн шүүх ийм энгийн юм ойлгохгүй хүмүүс байна. Эсвэл ойлгохгүй л гэж хэлэхээс биш ойлгочоо санаатай одоо ингэ яваад байна гэхэд бас хэцүү байна. Ягаад ихтэй зэрэг 4 санд хөрөнгө оруулах асуудал бол тухайн банкны дотоодын асуудал. Би дахин давтаж хэлье. Тухайн арилжааны банкны хувь нийлүүлэгчдийн асуудал. Тухайн банкны хувь нийлүүлэгчид дотооддоо хэн нь хөрөнгө оруулахаа дотооддоо шийдээд тэгээд манай банк бол тийм хүн хөрөнгө оруулах гэж байна, хөрөнгө нэмэх гэж байна гэж Монгол банкнд хандна. Монгол банк тухайн банкны хөрөнгө оруулалт дотроо хөрөнгөө нэмэх нь хэн хөрөнгөө нэмэх тэр маргаанд Монгол банк оролцдоггүй. Хуулиар Монгол банк арилжааны банкны дотоод хэрэгт оролцдоггүй. Ийм хатуу хуультай. Хуулиуд бол байгаад байгаа. Ерөнхийлөгч элбэгд орж оймсыг харуулаач болтугай. Шудраг шиг тогтоох гэж оролдож шít. Ганцаараа байгаа байхгүй. Хуулийн хамгийн дөрөв хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр энэ асуудал маргаан аль хизээ дууссан. Тийм учраас оюуны ундраач тэр айрманч тэр энэ асуудал цэг тавигдсан. Тэр тусмаа оюуны ундраа компаниг бол шүүхийн шийдвэрээр улсын бүртгэлээс хасаад бүртгэлийн гэрчилгээгээ хураалгаа гэд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ингээд шийдвэр гарчихсан. Захиргааны гаргана. Хэргийн одоо эцсийн шатаар. Тэгээ ингээд олон түмэнд хоёр өөр юм яриад олон түмнийг төөрөгдүүлээд байдаг. Шүүхийг төөрөгдүүлээд байдаг. Шүүхтэр болохтойгоо зэрэг би бэлэг авах ёстой гэдэг байдаг. Олон түмэнд болохтойгоо зэрэг би худалдсан юм аа. Хуулийн дагуу худалдсан. Зөв зүгээр сайхан худалдаад авцсан юм гэдэг байдаг. Нөгөө тойрог хөгжлийн банкны нөхдүүд энэ хувьцааг нь авах гэрээний дагуу ийм одоо хамтрагчин тэргүй ээлжинд авах ийм хуультай тэр эрх зөрчигдсөн байна гэдэг. Ийм тодорхой шийдвэр гарт. Шүүхийг шинжих ёстой юм байна. Авилга хэл авахлт холбоотой санхүүжилтээс босдог шийдэх ёстой юм байна. Бүтэн жил хагас шүүх хуралдаанаа хийхгүй яваад. Гэхдээ энэ одоо дэлхийд дээр ийм шүүх байд юм уу? Өнгөрсөн 13 оны 3 сард шүүх хурал болох ёстой байсан. Тэгтэл одоо 14 оны 5 сар болж. Тэгэхээр бидний мөрөөдөл бол цөөнх нь хождог, эрх мэдэлтүүд хождог нийгмийг биш. Игэл хүмүүс олонх нь хождог тийм л нийгмийг байгуулахыг хүсэж байгаа. Энэ бол шудраг нэг. Эрх мэдэлтэй холбогдож ижил өөртөө давуу боломж олж авдаг тийм ээ. Ийм байдлыг бий болгочихсон. Хууль зөрчсөнийг шүүхийн байгууллага тогтоочоод байхад гэмт хэрэгтнийг оргуулсан бүр
ноцтой олон асуудлууд байгаад байдаг. Яг л шалгах ёстой хүмүүс нь өөрсдөө гэмт хэрэг хийгээд байдаг. Хянах ёстой улсууд нь өөрсдөө гэмт хэрэг хийгээд байдаг. Гэмт хэрэгтнийг гадагш нь алдах ёсгүй улсууд өөрсдөө алдаад байдаг. Явуулах ёстой хүмүүс өөрсдөө явуулаад байдаг. За ингээд хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага байхгүй. Хууль зөрчсөний шүүх тогтооцсон байдаг. Гарцаагүй одоо ял шийтгэлээ эдлэх ёстой улсуудыг хил гаргаа явуулсан байдаг. Хил гаргаа явуулсан албан тушаалтангуудаар хариуцлага хүлээлгэх ёстой улсууд нь өөрсдөө энэ асуудлыг ерөөсөө бие биенлэгээ шийдлээд дээш доош нь шийдэлсээр байгаад прокурорууд бол одоо 4 жил бие биенлэгээ ерөөсөө паслаар шийдлээд байдаг. Зүгээр хөл бөмбөг тоглож байгаа юм шиг бие биенлэгээ шийдлээд. Тийм учраас энэ тохиолдолд бол энд юу харагдаж байна гэхээр Монголын эдийн засгийн голд зүрх болсон банк санхүүгийн системд бүр бодиттой ноцтой хохирол учруулж байгаа гэм буруутай нь тогтоогдсон ийм хүмүүс хариуцлага хүлээлгэж чадахгүй байна. Тэрнээс гадна элтэд одоо Монголын одоо энэ иргэд аж ахуй нэгж эдийн засгийн гол одоо салбар болсон манай компанийн үндэсний компанийн засаглал бол эзэнгүй байна. Тэгээд өнөөдөр энэ тохиолдолд ямар ч том гэмт хэрэг хийгээд ямар ч хүн амны хэрэг ямар ч одоо улс орны эдийн засгийн эсрэг аюулгүй байдлын эсрэг одоо өнөөдөр Монголын эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг маш том террорист гэмт хэрэг хийгдчихэд байхад энд нь одоо ингээд бэлэг өгчих юм бол энэ асуудал ерөөсөө нам гасч байна. Энэ олон түмэн дэлхийн нийт энийг харж байна. Ийм илэрхий байхад энэ улс оронд бол хууль ярих ямар ч боломжгүй байна. Хууль бол жирийн ард түмэнд үйлчилж байна. Дээшиг огт үйлчлэхгүй байгаагийн хөдлөшгүй одоо баримт энэ байна. Ард түмэн бие биенээсээ авилгах гэж ойлголт байдаггүй шүү дээ. Авилга хаа байдаггүйгээр төр байдаг. Та одоо ямар нэгэн даргын эсрэг мэдүүлэг өгөх юм бол тэр дарга нь хүчтэй эрх мэдлийн машинаа ажилуулад гэрчийг юу ч биш болгоод өөрийг нь баг эрүүгийн хэрэгтэн болгочих гээд байдаг. Ийм нөхцөлд шударгаас тогтох ямар ч боломж байхгүй. Өнөөдөр энэ бүх хууль бол ерөөсөө олондаа гიშгэгдэж байна. Талигаач зориг хууль дэдлэх тухай үг хэлээд эрх ашигын эренбийг хэлсэн байдгийн зориг. Тэргүүн ээлжинд улс их орны эрх ашиг шүү. Дараагийн ээлжинд нам бүлгийн эрх ашиг. Тэгээд одоо нутгийн эрх ашиг, хувийн эрх ашиг гэдэг юм явна шүү нөхд минь гэж хэлээд энэ бол энэ талигаач хамгийн сүүлд олон түмэндээ хандаж хэлсэн үг байдаг. За энэ бол зоригийн хэлсэн энэ үг бол манай төрийн ажилтны тангараг, энэ улсын их хурлын гишүүний тангараг, Монгол улсын их хурлын гишүүний тангараг дээр байдгийг. Монгол улсын их хурлын гишүүн бий нийт иргэн улсын эрх ашигын төлөө хууль дэдлэж ажиллах болно гэж үүнийг тангаргалж байна гэж. Ийм тангаргийн үг байд. Мөн одоо төрийн ажилтны тангараг мөн ялгаа байхгүй. Нийт иргэн улсын эрх ашигын төлөө хуулийг эрхэмлэн дээдлэж ажиллана гэж тангараг өргөдөг. Болж байгаа үйл явц бол дандаа улс болоод нийгэм энэ эрх ашигыг хамгийн сүүлд тавиад хувийн эрх ашиг энэ одоо хувьдаа бэлэг авах эрх ашигыг авилгал авах эрх ашигыг нэгдүгээр тоолгож нөгөө тангаргаа олондоо гიშгэж байгаа энэ асуудал. Одоо би өнөөдөр энэ төрийн өндөр албан тушаалтангууд жишээлбэл одоо тангаргаасаа нятсан шийдвэрүүдийг гаргаж ил байна. Тухайн шийдвэр, тухайн асуудал нийт иргэн улсын эрх ашигын төлөө байна уу? Хэсэг бүлэг өндөр албан тушаалтангуудын албан тушаал дээр үлдэх тэр эрх ашигын төлөө байна уу гэд
ингээд дэнслээд үзэхлээр зэрэг нийт иргэн улсын эрх ашигыг хохироосон шийдвэрийг л гаргаж байна. Шударга нийгэм гэдэг бол хүн бүхэнд тэгш боломж байгаа нэг. Хүн бүхэнд адилхан боломж байх ийм нөхцлөөр хангагдсан нэг. Төр нь өөрөө төр шиг тийм ээ. Хууль нь хууль шиг хэрэгжиж чаддаг. Тэр газар бол энэ шударга ёс гэдэг юм чинь байна. Танаргаасаа нэцчлээ шүү дээ. Тэр албан тушаалаас автоматар огцрох хэрэгтэй. Тийм эрх зүйн систем манайд алга байна шүү дээ. Монгол орны эдийн засгийн аюулгүй байдал ямар ч хамгаалалтгүй байна. Монгол хүн үндэсний хөрөнгө оруулагч нар, үндэсний бизнес эрхлэгчдээ ер нь устгах төрийн бодлого явж байна гэж хэлэхээс өөр аргагүй байдалд орж байна.